хүн зэвэрнэ гэдэг нэг юм байна л да. Тэгэхээр энэ тал дээр хүн нөгөө цаашаага юм хийж чадах байлаа зогсно гэдэг ч юм уу. Эсвэл одоо юу гэдэг нь хийсэн юм цаашаа явах байлаа гэдэг ч юм уу. Энэ өөрөө бас нөгөө чи яг цаг үетэйгээ хөл нийлүүлж алхаж байгаа юугүй юу гэдэг нэг тийм хэмжүүр юм болов. Тэгэхээр царцсан гацна гэдэг бол яг л цаг үеэ мэдрэхгүй байгаа хүний л хүндэл одоо тулгарх тийм проблем юм болов. Өөрийнхөө ямиг хамгийн мундаг гэд яг тэр нөгөө зүйл бодол дээр гацаад тэрийг мэдэхгүй. Тэгээ болцсон. Тэ? Ямар ч мэдрэмжгүй болцсон. Тэгэл нөгөөх юм үйлдвэрлэл байсараад хүн миний ямиг ойлгохгүй нүцэхгүй нэгэл сүлдээ өнцгчтэй буруутгаад дуусдаг. Тийм тохиолдлууд манайхан тодорхой хэмжээнд байсан шүү. Хамгийн өвчтэй гэдэг чинь нөгөө хамгийн ховсож чадсан өвчтэй гэж нэг үг байдаг шүү дээ. Тэр л үнэлдэ тэр чинь нөгөө цаг үеэ дагаад ингээд хувирах чадвартай байна гэсэн үг шүү дээ. Тэгж чадж байгаа нь амьд үлдчихэж шүү дээ. Тэгж чадахгүй байгаа хүмүүс ингээд ааж марж гсаалсаа гараад лээ. Тэгэхээр ерөнхийдөө юм хийгээд тэрэн дээр үзэгчтэйгээ буруутгаад эхэлнэ гэдэг чинь тэр хүнд өөрт нь асуудал гараад ирж байна. Сонсогч нартай ч тэр чинь яг тэр гацалт байхгүй тий. San Miguel.